сууцны барилгыг одоо за 2014 оноос эхлээд Улаанбаатарт олон жил ашигласан одоо хуучны барилга боломжийг дахин төлөвлөжүүлэх тийм барилга боломжийн ашиглалтыг хориглох тухай эхлээд 150 барилга гаргасан. Энэ бол 2 дугаар ээлжинд бол бид нар 2015-аас 16 хооронд одоо улсын байр зайчны дүгнэлтийг үндэслээд 20 барилгын эхний ээлжинд одоо 2 дахь ээлж иргэсэн шүү дээ. Одоо 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/08 дугаартай орон сууцны байшин ашиглалтыг хориглох тухай улсын ахлах байцаагч шийдвэр гаргаж байгаа. Энэ шийдвэр гарснаар одоо ямар үндэслэл үүсгэхээр энэ барилгыг одоо тухайн шатлал бүрийн одоо засаг дарга нар тухайн барилгуудыг одоо хаягжилт байгаастай тий улсын мөртгөлээс нь гасаад одоо энэ барилгуудыг дахин төлөвлөхөөр асуудлуудыг шийдвэрлэв. Одоо энэ бол одоо мэдээж энэ ажил бол одоо хоёр дахь ажил цаашаа үргэлжлээд явна. Одоо өшөө хотын төвийн барилгууд их бий. Гэхдээ энэ хотын төвийн барилгууд дээр нэг асуудал үүсэж байгаа асуудал нь юу гэхээр иргэд нь одоо зарим нь орон орохгүй гэсэн асуудлаар одоо тэр тухайн барилгууд нь хүлээгдэж байгаа юмнууд л байна. Одоо энэ 40 мянган одоо барилгууд уусаа тий эдгээр чинь болохоор иргэд нь одоо хуваагдаад одоо зарим нь оруулна, зарим нь оруулахгүй гэсэн хүсэлтээс болоод тэрнээс бол одоо газар хөдлөлтөнд эсрүүгүүд шийдвэрүүд нь одоо ерөнхийлөгөөний газрын барилга чанарын аюулгүй хэлсэн бүх судалгаа нэрчсэн. Манай байгууллагаас дүгнэлтүүд нь шатар хатгаар гараад ерөнхийдөө дуусч байгаа. Ажлын хувь бол нэг 70% хийгдэж байгаа. Энэ бол хамгийн түрүүнд одоо яаралтай гэж үзсэн 20 барилга энэ 7 сарын 25-ны өдөр ингээд шийдвэр гаргасан байна. Одоо ер нь нураагдчиход байгаа хэвчээ нэ. За одоо энэ 20 барилгаас болоод яг нураагдсан гэсэн бол барилга байхгүй шүү дээ. Одоо эдгээр шийдвэр гараад одоо нураана гэсэн үг байхгүй юу? Одоо нураагаад одоо компанийн одоо сонгон шалгуулалт хийгээд ямар компани дахин төлөлт хийхийг одоо нийслэлийн ерөнхийлөгөөний газар болон нийслэлийн засаг даргын хамгаалалтын газраас одоо тэр юу гэр хоолыг дахин төлөвлөжүүлэх барилгажуулах гэсэн дүрм журм биш тэрнийхэн дагуу ажлууд нь явагдана. Эхний ээлжээс. Эхний ээлж 150 барилгаас бол одоогоор бол одоо нэг 20-од барилга буусан. Энэ дотор нь нэхмлийн хэдэн байр бий, арь ширний байрууд бий, төмөр замын байрууд бий. Гол асуудал нь юу гэхээр энэ эхний 150 барилгууд дандаа хотын цахим барилгууд байсан. Тэгэхээр энэ барилгын компаниуд хотын цахим барилгыг одоо дахин төлөвлөжүүлэх тийм сонирхол бол их бага байна. Одоо жишээ нь гэж ярих юм бол Улаастай гэж байна шүү дээ. Улаастай офицеруудын ардан байр гэж. Одоо бүр хүн амьдрахын эцэг болсон тийм барилга дээр бол компаниуд тэр зах зээлээс боддог юм уу дахин төлөвлөлтийг айгүй боломж багтай болчиход байгаа. Тэгээд дээрээс нь одоо энэ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо цагдаагийн хотхон гэж байна. Иймэрхүү юмнууд нь бол хотын төвийнхэн барилгууд бол одоо хийгдээд 20% таа хийгдэж байгаа. Хамгийн түрүүнд яг